хотод BZ талыг болохоор Y-г хуваасан юм байна. V-ийн 2x болвол Y-ц нь 3x байхаар байна. За энд бол OA векторыг A вектор гэсэн юм байна. OC векторыг C вектор гэсэн юм байна. Бид нар тэгвэл одоо энэ дээрээс OM векторыг олох юм байна. За тэгвэл энд биднэрт V-ийн 2x Y-ц нь 3x гэдгээс биднэрт V-ц нь 5x болно гэсэн үг. Яа. Аливч байна шүү дээ. За V-ц нь 5x. За болно. За энэ дээрээс тэгвэл A вектор нь тэрээр 5x-тэй тэнцвүүл энэ дээрээс x-ийг олчвол x тэнцүү A векторыг хуваах нь 5 болно гэсэн. За энэ тэгвэл бид нар жаас OM векторыг x-ээс хамааруулж олчих юм бол x-ийн орондоос энийг орлуулахад болно гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээ 3 AOM төсөөтөө 3 CEM-тэй төсөөт. За энэ хоёр 3 төсөөтэй учраас тэнцүү өнцгүүд эсрэг талын харьцаанууд хоорондоо тэнцүү байна гэсэн үг. За бид нар тэгвэл энд орших өнцөг энд орших өнцгүүд хоорондоо тэнцүү. За тэгвэл энэ хоёрын эсрэг тал нь харьцаа нь ижлэхэн гэсэн. За нөгөө талаасаа өөр ижлэхэн өнцөг гэх юм бол за ногооноор тэмдэглэе. Энэ өнцгтэй ижлэхэн өнцөг маань хаана гэхээр бид нарын энэ өнцөг хоёр хоорондоо тэнцүү байна гэсэн. Солилцсон өнцгүүд. За одоо тэгвэл тэнцүү өнцгүүд эсрэг талын харьцаанууд хоорондоо тэнцүү гэдгээс төсөөгийн харьцаа бичих юм болвол за энэ дээрээс бидний төсөөгийн харьцаа Y-г хуваах нь OA тэнцүү M-ийг хуваах нь OM болно гэсэн. За энэ хоёр тал дээр нэгийг нэмээ өгчих юм болвол за энэ хоёр тал дээр нэгийг нэмжих юм болвол бидний бодлого юу болох вэ гэхээр Y-г хуваах нь OA дээр нэмэх нь 1. За тэнцүүгийн нэмдэг хоёр тал дээр нэгийг нэмж өгч болно гэсэн. Нэмэх нь 1. За ижил өөрөгчих юм болвол Y-ц дээр нэмдэг нь OA хуваах нь OA тэнцүү M-Y дээр нэмэх нь OM хуваах нь OM гэсэн. За тэгвэл Y-ц дээр OA-г нэмчих юм бол энд юу болох вэ гэхээр Y-ц чинь биднэрт 3x байгаа. 3x дээр нэмэх нь OA чинь биднэрт 5x байгаа. Хуваах нь OA чинь 5x. Энэ тэнцүү. За M-Y OM хоёрын нийлбэр болохоор бидний харуулвал C вектор дээр нэмдэг нь 3x болно гэсэн үг. За хуваах нь OM. За энэ дээрээс хооронд нэмээ хураачих юм бол 8-ыг хуваах нь 5 тэнцүү C вектор дээр нэмдэг нь 3x болно. Хуваах нь OM. За энэ дээрээс OM-ыг олох юм бол OM тэнцүү 5C вектор дээр нэмэх нь 3x хуваах нь 8 болно гэсэн. Энэ талтад. За одоо энд x-ийн оронд 5-ны A векторыг энийг авчраа орлуулчвал бидний OM вектор болвол 5C вектор дээр хуваах нь 8 дээр нэмдэг нь энийг 5-аар үржүүлээ дахиад 5 тоона гэдэг чинь 3
А вектор хуваах нь 8. Буюу энэ 3А векторыг хуваах нь 8 дээр нэмэх нь 5C вектор хуваах нь 8. За ингээд бидний хариулт D хариулт байна.